Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 99-р анги шагнал болон шийтгэл. Уулналсан хотын тулааны талбарт уур амьсгал маш хурц боллоо. Бүгд л агаарт хөвж байгаа тоосыг харахаар байв. Дайны мордын янзхайх сонсогдож, алтан ягаан хотын хуйглагдсан арим ирлээ. Хурдан намайг дагаад хотын даргаыг угтацгаа. Менежерлийн аль хэдийн уулын хэсгийг хариуцагч болчихсон юм шиг аашаллаа. Түүнийг харсан тулааны талбарт байсан хүмүүс ч үл тоож зүрхэлсэнгүй. Өмнө нь менежерлийн үгийг худлаа гэж сэжиглэж байсан бол харин одоо алтан ягаан хотын айрмыг хараад бүр мөсөн итгэсэн юм. Олон тооны хүмүүс хотын хаалга руу явж байгааг харсан Чүфэн дургүй байсан ч дагаж явсан юм. Тэр дотроо алтан ягаан хотыг юм чинээ тоогоогүй ч гэлээ асар их хүчний өмнө түүнд хэсэг зуур твчхээс өөр арга байхгүй байсан юм. Ядаж л ямар ч шалтгаангүй сөргөлдөж болохгүй байв. Чүфэн, танай чүү овгийнхан алтан ягаан пайцны өмнө сөхрөөгүй гэдгийг би хотын даргад илтгэх болно. Гэж хотын хаалган дээр ирсний дараа менежерлийн хүүтнэр Чүфэнд хэллээ. Дураараа л бол. Гэж Чүфэн түүн рүү нэг ширтээд ахиж цаг өрсөнгүй. Харж л байгаарай. Удахгүй чи үүлээ үзнэ. Гэж менежерлийн хүүтнэр хэлээд ёрын инээмсэглэлээр инээмсэглэлээ. Тоо томшгүй олон хүний нүдэн дээр сүр хүчтэй айрам ойрц сорол байв. Хойглсон алтан ягаан хотын айрам жагсаж ирж байгааг харсан хүмүүс тэдний сүр хүчийг бэшрэн зогслоо. Энэ үед чүү овогтой зөрчилдсөн овгууд нууцхан баярлаж байв. Удахгүй чүү овог ахаад сүрэлтэйгээ тулгарах ба Чүфэний яаж аашилж байсныг бодох тусам тэд улам их баярлцгааж байлаа. Чинхуйн удирдлага доор алтан ягаан хотын айрам уулналсан хотын хаалган дээр ирлээ. Хотын даргын мэндийг гэрээ. Энийг харсан менежерлийн хурдан гэгч нь газарт сөхөрлөө. Түүнийг даган олон хүн газарт сөхрөв. Чүү овгийнхан хүртэл хүндэтгэлгүй байж зүрхэлсэнгүй. Гэвч Чүфэн зогссоор байлаа. Гутамшиг Чүфэн, хотын даргын өмнө сөхрөөж. Гэж менежерлийн ууртайгаар Чүфэн рүү чичлэн хашгирлаа. Ир хүн алтан өвдөгтэй байдгийм. Эцэг эхээсээ гадна ач тус болсон хүмүүстэл би сөхөрдөг. Чүфэн би тэнгэрт сөхөрдгүү байтал яагаад бусдад мөргөнө гэж. Чүфэний үг шууд Чинхуйд хандаж хэлж байв. Түүний хардсан тогтхонч айдас харагдахгүй байсан ба хэлсэн үг бүрээ чин сэтгэлээсээ хэлсэн юм. Эцэг эхээсээ гадна ач тус болсон хүмүүстэй л сөхөрнө. Өгтлээ зодуулсан ч бусдад сөхөрөхгүй. Энэ бол түүний зан чанар баримтлал байсан юм. Хүмүүс хичнээн твдсэн ч хязгаар гэж байдаг. Чүфэн бол зодуулж доромжлуулж байсан ч тоохгүй, харин бусдад сөхрөхгүй. Чүфэний үгээ хэлж дуусгах үед Чүү Юан тэр хэдийн зүрх зогсох шахав. Чүфэн Чинхуйг уурлуулчих вэ гэж тэд айж байлаа. Харин менежер Лим болон бусд нь маш их баярлаж байсан юм. Чүфэн их ширүүнч гэлээ ийм ширүүн байна гэж тэд төсөөлсөн чгүй. Тэр олонний өмнө Чинхуйг доромжилж байсан юм. Гэтэл хүмүүс Чинхуйг өөрийн биеэр Чүфэнийг зогцуулахыг тесэн ядан хүлээж байх үед Чинхуй хөнгөн инээмсэглэн морноосоо буугаад Чүфэний зүг алхлаа. Энэ үед түүний ард байсан дарга нар ч морноосоо харайм буун Чинхуйг дагаж Чүфэн рүү алхав. Чи Чүфэн үү? Гэд Чинхуй инээмсэглэн асуув. Түүний харцанд баг зэрэг бэшрэл тодорлоо. Тийм ээ. Гэж Чүфэн энгийнээр хариулв. Яасан баатарлаг залуу хүү ээ. Өдийн насан дээрээ ийм мундаг байдаг. Их ховор зүйл шүү. Чүфэний байдлыг харсан Чинхуй уурлалгүй нэмсэглээд Чүү овгийн хүмүүс рүү ирээд асуулаа. Чүфэний аав хэн бэ? Би Чүфэний аав байна. Миний хүү их залуу байгаа болохоор хэд шулуухан хэлдэг. Хүүг минь өршөөнө гэж найдаа. Чүү Юан дотроо Чинхуй Чүфэнийг гэмтэх байх гэж бодоод өршөөл ирлээ.
Тэгж ярих хэрэггүй дээ. Ийм хүүтэй байх чинь энэ насны аз болохоор миний алтан яган хотын ч бас аз гэсэн үг. Энэ хүүг сайн хөгжин дэвшүүлэх хэрэгтэй. Танай чүү овог хар төмрийн уурхайг илрүүлж сайн зүйл хийсэн болохоор би Чүүфэнийг Азуре Драгон сургууль дотор алтан яган хотын нэрийг барин нэр хүнд авч ирэх гэж 1000 сүнслэг шүрээр шагнаж байна. Харин хар төмрийн уурхайг танай чүү овог хариуц. Манай алтан яган хот руу илгээх хэрэг байхгүй. Бүгдийг танай чүү овог хариуц. Бас өнөөдрөөс эхэлж энэ уулын хэсгийг чүү овог захирах болно. Чүү овгийн тушаалыг дагахгүй байна гэдэг Чинхуй миний тушаалыг дагахгүй байна гэсэн үг. Тиймээс өршөөлгүй шийтгэх болно. Анир чимээгүй байсан уур амьсгал дээр Чинхуй маш тод хэлсэн болохоор хүн бүрийн чихэнд туслаа. Энэ үед алтан яган хотын хүмүүсээс бусад бүх хүмүүсийн нүд нь бүлтээж эрүүн мултрах шахав. Менежер Лем болон Чүү овгийг сүрхийг хүсч байсан хүмүүс битгий хэл. Чүү Юан болон Чүү овгийнхан хүртэл гайхширн зогсоод яахаа мэдэхгүй байлаа. Юу болоод байна? Алтан яган хотын захирагч Чүүфэний зан аашийг хараад тэднийг шийтгэлгүй Чүүфэнийг бүр 1000 сүнслэг шүрээр шагнаж байна. 1000 сүнслэг шүр. Тэгээд ч зогсохгүй хар төмрийн уурхайг Чүү овогт өгчлөө. Хар төмрийн уурхайн үнц нь 1000 сүнслэг шүрнээс хав илүү. Бүгдийг гаргаж чадах юм бол хэдэн мянган сүнслэг шүр болно. Хязгааргүй их эд баялаг. Хамгийн чухал нь уулын хэсгийн захирагчаар Чүү овгийг тавьсан нь. Юу гэсэн үг вэ? Хэрвээ Чүү овог захирагч юм бол менежерлийн юу ээж таарах вэ? Эзэн минь, энэ та өмнө нь уулын хэсгийг манай догшин бар байгууллага хариуцна гээгүй юу? Энэ үед менежерлийн өндийн босоод Чинхуйн хажууд ирэн чэчрэн ааж уухнаар хэллээ. Энийг сонссон Чинхуйн царай жаахан ховирч мөс мэт хуйтан өнгөөр хэллээ. Чиний зан чанар дэндүү ёс суртахуунгүй болохоор чамд надад зүтгэх эрх байхгүй. Энэ хүнээс алтан яган байцыг хурааж аваад цаазал. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 100 дугаар анги. Устгал. Чинхуйн тушаалаар 2 дарга урагшгүй менежер Линийг олны дундаас гаргаж ирлээ. Хотын захирагч өршөө, өршөө. Менежер Лин айснасаа болж зогсолтгүй өршөөл ирж байв. Гэвч тэр хичнээн өршөөл ирсэн ч Чинхуйч бай, 2 даргач бай, царай нь огт хувирсангүй. 2 дарга түүнийг эзгүй газар дагуулж очисон даруйда нэг нь сэлмээ суглах чимээгээр менежер Линий толгой газар унлаа. Энийг харсан хүмүүс айдас давтлаа. Бараг бүх хүмүүсийн духнаас хүйтэн хөлс цовж байв. Эзэн минь. Менежер Линийг алсныхаа дараа нөгөө 2 дарга алтан яган пайзыг авч ирэн Чинхуйн гарт өглөө. Чинхуй алтан пайзаа аваад инээмсэглэн Чүүфэнд хандан хэлв. Чүүфэн, чи галуулаан шуу хот гэж сонсож байсан уу? Чүүфэн хоосон мэлрэн зогсов. Тэр гадаад ертөнцийн туршлагагүй болохоор галуулаан шуу хот гэж сонсож байгаагүй. Чүүфэний энэ байдлыг харсан Чинхуй нэмсэглэн удаанаар тайлбарллаа. Чүүфэн, манай 9 нутгийг Жан эзэнт хүрэн захирдгийг мэдж байгаа биз дээ? 9 нутгийг захирахын тулд Жан эзэнт хүрэн 9 ширхэг тайжийн ордонгууд 9 нутагт байрсан. Гүн цэнхэр нутгийг захирдаг ордон бол Цэлийн тайжийн ордон. Харин Цэлийн ордон гүн цэнхэр нутгийг хянахын тулд 8 ширхэг 1-р зэрэглэлийн хот болон 160 ширхэг 2-р зэрэглэлийн хотуудыг сонгосон. Эдгээр хотууд гүн цэнхэр нутгийг бүргсэн тор мэт байдаг ба хот бүр захирдаг нутагтай. Миний алтан яган хот бол 2-р зэрэглэлийн хот. Харин манай алтан яган хотыг Цэлийн тайжийн ордон захирдаггүй. Галуулаан шувуу 1-р зэрэглэлийн хот захирдаг. Энийг сонссон Чүүфэн Азуре нутгийн талаар тодорхой ойлголттой болов. Чүүфэн Азуре нутагт Лингюн сургуулийн үг бол хууль гэж боддог байсан.
Гэтэл тийм биш байж Жан эзэнт гүрний захирах чадвар үнэхээр ухаалаг гэхэд хэлцдэхгүй. Гаднаа тэд бусад бүлгэм сургуулиудыг хорж цагдаагүй ч үнэндээ бол чанга гэгч нь бүгдийг адхаж байгаа. Азур нутагт 8 хэсэгт хуваагдсан гэж үзвэл хамгийн өндөр хэрэгэм зэрэгтэй нь Гал улаан шувуу хот гэж болно. 10 өдрийн дараа Гал улаан шувуу хотод шинэ хааны сэргэм мандалт гэх тэмцээн болно. Энэ шинэ хааны сэргэм мандалт нь залуу үеийнхний хүчийг тодорхойлох юм. Насны хязгаар нь 18-аас доош настай хүүхдүүд орж болно. Чи дэндүү жаахан байгаа ч гэсэн залуу үеийн годсууд хүүхдүүдийн нэгт ордог болохоор чамайг Алтан ягаан хотыг төлөөлж шинэ хааны сэргэм мандалт тэмцээнд ороосой гэж хүсэж байна гэж Чинхуй тайлбарллаа. Энд орох юм бол надад ямар ашигтай юм гэж Чүфэн асуув. Зүгээр л орох юм бол ямар ч ашиггүй. Гэхдээ төрүүлэх юм бол 5,000 ширхэг сүнслэг шүр авна гэж Чинхуй тайлбарллаа. Болж байна. Би оролцъё гэж Чүфэн толгой доглоо. 5,000 ширхэг сүнслэг шүр үнэхээр татагдахгүй байхын аргагүй байв. Тэгвэл тохирлоо шүү. Би чамд энэ алтан ягаан пайзыг өгье. Үүнтэй байхад чи миний алтан ягаан хотоор хүсснээрээ орж гарч болно. 5 өдрийн дараа над дээр ирээрэй. Би чамайг Гал улаан шувуу хот руу илгээе. Чүфэнд алтан ягаан пайз өгснөхийн дараа Чинхуй хүмүүсээ дагуулan яваад өгөв. Үүний дараа цочрол дорн мэлэрч зогссон хүмүүс л үлдэцгээв. Зүүн гарандаа байх алтан пайз, баруун гарандаа байх 1000 ширхэг сүнслэг шүрийг харсан Чүфэн хөмсгөө зангидлаа. Нэг л биш байгаа юм шиг санагдаж байгаа ч гэлээ цаад учрыг ойлгохгүй байлаа. Хичнээн бодсон ч хариултаа олоогүй болохоор ахиж бодсонгүй. Тэр гартаа байх пайзаа дээш өргөөд одоо хэн миний чүү овгийг эсэргүүцмээр байна гэлээ. Бид чүү овгийг дагж үнэнч байхаа тангаргалж байна. Чүфэнийг үгээ хэлж дуусгах үед тэнд байсан бүх хүмүүс сөхөрч аянга мэт чанга дуугаар тангараг өргөцгөөлөө. Өмнө нь тэд Чүфэний хүчнээс болж бууж өгсөн бол харин одоо Чүфэний ард байх хүчнээс айж бууж өгсөн юм. Алтан ягаан хотын захирагч түүнийг хамгаалж байхад хэн Чүфэнийг сөрөх юм? Сайн байна. Гэхдээ хоосон амлалт биш, үйлдэлээрээ харуул. Би үнэнч бус хүмүүсийг хажуудаа байлгахгүй. Тиймээс чүү овогт үнэнч байхыг хүсэж байгаа хүмүүс нэг зүйл хийх ёстой. Догшин бар байгууллага Шүү, Ма, Зао, Ли овгуудыг бүгдийг нь устгах. Чүфэний үг амнаас нь гарах үед хүмүүс битгий хэлээ чүү овгийнхан хүртэл эц төгсгөлгүй цочордлоо. Яаж ч бодсон тэд Зао Ли овгийг бууж өгсөний дараа устгах гэж төсөөлж байсангүй. Хэрцгий гэхэд дэндүү хэрцгий арга байсан юм. Насанд хүрсэн хүмүүсийн ч хийж чадахгүй зүйлийг 15 настай Чүфэн хийж байв. Тэдний цочордол тийм ч удсангүй. Хүмүүс өндийн босоод догшин бар байгууллага болон Зао Ли овгийнхан руу дайрлаа. Өөрсдийн үнэнч байдлаа харуулахын тулд тэдэнд ингэхээс өөр арга байхгүй байсан юм. Чүфэний тушаал доор догшин бар байгууллагынхан Ли Зао овгийнхан хэсэг эсэргүүцсэн ч удалгүй амиа алдацгаав. Энэ овгуудаас ирсэн хүмүүс бүгд алуулсан юм. Тэгээд дууссангүй. Энэ хүмүүсийг алж дуусаад Чүфэн бусдыгаа цуглуулan хідэн хэсэг болгож хуваарлаад догшин бар байгууллага Шүү овг, Ван овг, Ма овг, Зао овг, Ли овгууд руу илгээж үндсээр нь устгалаа. Чүфэнийг устгалаа явуулж байхад Чинхуй армай дагуулan алтан ягаан хоттой ирлээ. Эзэнтэй хар төмрийн уурхайг чүү овг эзэмших юм уу? Гал улаан шувуу хотод өгөх энэ жилийн татвар яах юм? Гэж нэг дарга санаа зовон асуулаа. Яавал гэж би яаж тэр хүнийг сөрөх юм? Энэ жилийн татвараа өгөхгүй бол үсрээд л шийтгүүлэх үз. Харин түүнийг уурлуулах юм бол толгойгүй болно. Энэ сэдв хөндөгдөх үед Чинхуйын нүрээр арга ядсан төрх дүүрлээ. Өнөөдөр болсон зүйлийг бодох бүрт өөрийн ирэхгүй айдас давтав. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.
101-р анги Муугийн дохио. Тэр Чүфэнийг ийм азтай байна гэж хэн мэдхэвдэ? Суров авхайтай танил байхаас гадна Суров авхай өөрийн биеэр түүнд нууцаар тусалж байдаг. Намайг Чүфэнд түүний талаар битгий хэлээрэй гэж сануулсан. Суровын ялдам үзэсгэлэнтэй царай төгс галбир авьяас бэлгийг бодох төдийд тэр даргын царайнд хүндлэл бэшрэл тодоостод харагдана. Тэр үнэхээр л хүн бүрийн танилцчих юмсан гэж хүслэн мөрөөдөл болсон дагн байсан юм. Тэд нар хоёулаа Азүрэ дараагийн сургуулийнх болохоор танил байх нь аргагүй. Чүфэн жаахан ч хэлээ түүний няцашгүй зан ааш энгийн хүмүүст байдгүй. Ямар тач тэр бол гоцсууд гэж Чинхой тайлбарллаа. Тэр гоцсууд байлаач гэсэн дэндүү жаахан байна. Би түүний аураг шалгахад тэр ердөөл спиритийн 7 дугаар төвшин байсан. Хэрвээ шинэ хааны сэргэн мандалд тэмцээнд түүнийг оруулах юм бол тэр манай Алтан яган хотын нэр хүндийг унгаана гэж нөгөө дарга гашуудсан аятай хэллээ. Наадхаа чи Суров авахад хэлэхгүй яасан юм тэгээд? Чи түүний пайзыг өөрөө харсан, бас галуулаан шувуу хотын даргын охин гэдгийг ч мэднэ. Тэр надад Чүфэнийг оруул гэж байхад би татгал заад уурыг хүргэх үү гэж Чинхой дурамжхан хэлв. Эзэнтэй би зүгээр л Суров авахай Чүфэн манай Алтан яган хотыг төлөөлж 1-р байр эзлэг гэж сайн сансан байх. Гэхдээ л Суров авахай Чүфэнийг хит өндрөөр үнэлсэн байх. Шинэ хааны сэргэн мандалтанд хот бүрээс ирдэг гоцсууднууд үүл мэт олон бий. Чүфэн одоогийн төвшнээрээ бол дэндүү дорой байна. 1-р байр гэхээсээ илүү хамгийн сүүлдэл орох байх. Би ч бас тэгж бодсон. Суров авахай магадгүй биднийг илүү нухацтай хандаарай гэж сануулж байгаа байх. Энэ жилийн шинэ хааны сэргэн мандалт нэлээд онцгой байна гэж дуулсан. 1-р байранд орсон хотыг татвараас чөлөөлнө гэсэн. Ердөө цуу яриач гэлээ Суров авахай үгийг бодоод үзвэл үнэн ч байж магадгүй. Тэд Чинхой гүн бодолд автлаа. Эзэн минь, та тэр боломжийг Чүфэнд өгөхгүй юм байгаа үсттэй гэж нөгөө дарга санаа зовон асуулаа. Мэдээж үгүй. Чүфэн гоцсууд байж болох ч дэндүү дорой байна. Хэрвээ бид 1-р байр эзлэхийг хүсвэл Ваншиг л дуудах хэрэгтэй болох байх гэж Чинхойн нүдэнд сангалдсан харц тодорно. Том авахай юу? Том авахайч аргагүй л гоцсууд шүү. Аль хэдийн Лингүн сургуулийн гол сурагч болчихсон. Хэрвээ авахай ирчих юм бол гарцаагүй шинэ хааны сэргэн мандалтанд төрүүлэх байх. Гэхдээ тэр жил том авахай нэлээд бухимдуу явсан. Шинэ хааны сэргэн мандалтанд тэр огт орж байгаагүй. Энэ жил орох болов уу? Гэж нөгөө дарга санаа зовон асуулаа. Өнөөдөр бол өнгөрснөөс өөр төрсөн аавыгаа хэцүү байдалд байхыг харж суухыг хүсээгүй л бол тэр эргэж ирж л таараа. Энэ хүртэл ярьсан Чинхой өөрийн ирэхгүй нүдэ анин тэр жил болсон зүйлсийг эргэн дурслаа. Нэг өдрийн дотор Чүфэн олон овгууд дагуулan хуучны дайснуудаа буулгаж авсан юм. Тэр далд өвчнөөсөө ангижраад зогсохгүй сүр хүчээ үзүүлсэн юм. Бусдад Чү овгийг эсэргүүцэх юм бол ямар үр дагавартай гэдгийг харуулж байв. Бүх зүйл дууссаны дараа уулын бусад овгууд Чүфэнийг өөр өнцгөөс харах болсон юм. Түүний авьяас бэлэг гайхалтайгаас гадна асуудлыг зохицуулах арга нь ч ёр бус юм байв. Хүмүүс түүнийг бишрэхийн зэрэгцээ айж байсан юм. Өдийн насан дээрээ ийм байгаа хүн ирээдүйд ямар байх вүлээ? Асуудлаа зохицуулсныхаа дараа Чү овгийнхан уул наалсан хотыг ахиж барьж эхэлсэн юм. Чүфэн сургууль руугаа буцалгүй хэдэн өдрийн дараа болох шинэ хааны сэргэн мандалд тэмцээнд бэлдэж байв. 5,000 ширхэг сүнслэг шүрвол Чүфэнд маш их зүйл юм. Ялангуяа 1 жилийн дараах тулаан ойртохын зэрэгцээ түүний хүчрхэг болох хүсэлж асар ихээр нэмэгдсэн юм. 1 жилийн дараа тэр заавал ялах ёстой. Тиймээс тэр 1 жилийн дотор хүчтэй болох ёстой. Парафаунд төвшөнд орж чадахгүй ч гэлээ Парафаунд төвшний хүмүүсийг хангалттай ялдаг болчихно.
Гэхдээ одоогийн тэр дөнгөж спирит төвшөнд байсан болохоор нэг жилийн дараах тулаан тийм ч эерэг харагдахгүй байв. Гэсэн ч Чоуфэн үүнийгээ урам зориг болгосон юм. Нэг жил гэж хэлэх үедээ Чоуфэн жаахан барагцаатай байсан юм. Түүний бие их онцгой болохоор хангалттай сүнслэг шүр байх юм бол дараагийн төвшөнд орох бол асуудал биш юм. Тиймээс Чоуфэнд хамгийн хэрэгтэй зүйл нь нөөц баялаг байсан юм. Тэр галзуу юм шиг л сүнслэг шүр цуглуулж байсан ба тэднийг олох арга чарга хайсаар байв. Энэ үед уулнаалсан хотын ард байдаг ууланд Чоуфэн бясалгал хийж байлаа. Түүний аура ахаад нягтаршиж зузаарлаа. Шинхүүийн өгсөн мянган ширхэг сүнслэг шүрнүүдийг ашиглан Чоуфэн спиритийн 8 дугаар төвшөнд орсон юм. Чоуфэний тооцоогоор бол 5,000 ширхэг сүнслэг шүрийг авч чадвал тэр асуудалгүй спиритийн 9 дугаар төвшөнд орчихно. Гэхдээ шинэ хаан сэргэн мандалд тэмцээнд хот бүрээс гоцгойд хүүхдүүд сонгогдож оролцсноо. Чоуфэн 1-р байр эзлэнэ гэдэгтээ 100% итгэлгүй байсан юм. Азуре Дарагон сургуульд 18 наснаас доош бол Чоуфэн хамгийн шилдэгт тооцогдож магадгүй ч гэлээ. Галуулаан шувуу хотын захирдаг хэсгүүдийн шилдэг болж чадах хэсгээ мэдэхгүй л байв. Ялалтаа баттахын тулд тэр хүчтэй болох ёстой. Тиймээс Чоуфэн 100% ном техникийг сурч байлаа. Энэ үед Чоуфэний хүчийг нэмэх ганц техник нь энэ л байсан юм. Чоуфэн гартаа алтан загас атгаж байв. Тэр загаснаас гэрэл цацарч байсан ба хар төмрийг ч цоолох чадaltaй байв. Чоуфэний 3 дугаар аянганы хэв маягийг ашиглан бүтээсэн зэвсэг найс ч хүчтэй байсан юм. Тэр загас Чоуфэний гарт байхдаа маш догшин ширүүн байсан юм. Яг л могоо шиг хаа сайгүй мөлхөөд эрч хүчээр дүүрэн харагдана. Дайрах үедээ хол байсан том модыг салхиусх нь нөхөллээ. 100% номыг Чоуфэн 3 өдрийн дотор бүрэн сурсан юм. Чоуфэний хамгийн аимшигтай тал нь энэ байсан юм. Год суут гэж юу хэлэх вэ? Чоуфэн л жинхэнэ год суут байсан юм. Түүний урд ямар ч хэцүү тулааны техник байсан гэсэн тэр ядах юмгүй сурч чаддаг. Түүнд дутагдж байсан ганц зүйл бол нөөц баялаг байсан юм. Хинбэ? Гэвч Чоуфэнд гэнэт хэнийг нь түүн рүү гитэж байгаа юм шиг санагдлаа. Тэр хүн аурага нуусан ч гэлээ Чоуфэний сүнсний хүчнээс мултарсангүй. Түүнийг нэг хүн нууцаар ажиглаж байсан ба аурага маш гүн нуусан байв. Тэр хүний хүч Чоуфэнийхээс хамаагүй хүчрхэг байсан болохоор Чоуфэн өөрийн эрэхгүй хөөшөж ойн гүн рүү нухацтайгаар ширтлээ. Чи үнэхээр сүнсний хүчтэй юм байна. Бас их хурц юм гэж. Тэр хөгшин чамайг өндрөөр үнэлэх нь аргагүй л юм. Яг энэ үед хачин инээж байгаа хүн ойгоос ярьж байхдаа удаанаар алхан гарч ирлээ. Тэр хүн тийм ч хөгшин байсангүй. Үсрээд л Чоуфэнээс хэдхэн насаар ах байх. Нилээн царайлгаас гадна хөнгөн инээмсэглэж байлаа. Тэр нилээн ээлдэг хүн шиг харагдаж байсан ч Чоуфэн түүний харцнаас алах хүсэл олж харсан юм. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.